Узбект Удгбехийн одон орны судлалын одоо тэр тойргийн дуур гэсэн одоо яг тэр чигээр аваад үлдсэн. Тэр нэг юм жоохон юмар тэр нэг туурын доошоо ингээд өнгийгөд үзэх гэж одоо оочрлоо шүү дээ. Оочрдугаар. Одоо жуулчд бол маш их очсон тийм Узбект бол. Одоо нөгөө л одоо ордын өдөрлүүд тэнд явж байдаг. Тэгээд өөртөө бол Эрдэнэт нь яг мэрэгжлийн хүмүүс бол угаасаа төмөр бол Монголоо. Угаасаа түүхэн дээр бичсэн байна. Таргай хүү Амир Тимур нь Монголын Барлас овгийн хүн. Их хатан өнөө цагийн хэлээр бол улсын тэргүүн хатагтай болох Биби ханом нь Чингисийн угсааны хүн. Иймд Амир Тимур Чингисийн угсааныхны хүргэн хүү болж таарч байна. Хувцас сэргэлийн соёлын хувьд монголчууд Төв Азийн ард түмний хувцсны соёлд их нөлөөлсөн үнэн. Нотлогоо нэгдүгээрт археологийн олдврууд, хоёрдугаарт түүхэн их сурвалжууд дорны болон өрнийн аялагчдын тэмдэглэл юм. Энэ дундад Азад Монгол хувцсны соёл орж ирсэн гэдгээ бүр хүлээн зөвшөөрөөд хилээд өөрсдөө хилээ те энэ этэн гутал энэ зөрсөн энэ номыг одоо бэлгэлж ийсэн. Тэгээ энэ одоо Монгол дээлний улбаа өнөөдөр одоо энэ Жапан өмсөж шүү дээ одоо одоо тэр Узбекүүд өмсөж байна, Киргизүүд өмсөж байна. Энэ Жапан бол ерөөсөө Монгол дээлний улбаа гэдгийг өөрөө эрдэмтэн бүр өөрийнхөө одоо дуу хоолоогоор энийг хүлээн зөвшөөрч чивтэрд ярьслага өгчээсэн шүү дээ. Бид Амир Тимурын цэрэг армийн хувц сэргэлэл Зерзевскийг танилцуулж байна. Тэмээний арьсаар хийсэн тул их сонирхолтой эдэлдэ. Зуны халуунд сэрвхэн, хүйтэнд дулаахан баялагдаг шинж чанартай. Гутлын харвал хоншоор нь дээшээ эргэсэн байгаа. Монгол нүүдэлчид ийм гутал өмсдөг байсан. Энэ загварыг тэднээс авсан илэрхий. Тэд газрын хөрсийг гэмтэхгүй мал иддэг өвсдө гоогоо хайрлаж ийм гутал өмсдөг байсан. Энэхүү заншлыг бид уламжилж авсан юм. Суурин суусан хойноч бидний монголчуудаас авсан загвар маяг хувцсанд шингээстэй үлдсэн юм да. Вот на данной картине мы видим энэ зурган дээр олон янзын ажил мэргэжилтэй нийгмийн олон янзын байр суурьтай хүмүүсийг харж байна л да. Угсаатан үндэсний хувцсны соёлын нөлөөг шар дээлтэй залуугийн хувцснаас харж болно. Энгэрийн зөрвөлдөх хувцас монголчууд өмсдөг. Нутгийн иргэд зах хоолойн онгорхой хувцас өмсдөг байсан. Бүр тодорхой хэлбэл бид монголчуудаас дээлийн босоо зах товч шилбэтэй зузаан хувцас уламжилж авсан. Хувцсны энгэр зөрж товчлогддог нь Монгол дээлний онцлог. Манайд ийм хувцас өмсөх болсон нь монголчуудын мэдээж монголчуудын шууд нөлөөлтөө.